дээр санхүүгийн талаар номны талаар ингээд товчилсан видеоноос харсан одоо ойлгосон зүйлийг хамтдаа ярилцъя. За ер нь бол миний бодлоор санхүүгийн мэдлэг бол маш чухал гэж боддог. Ихэвчлэн бол 10 жилүүд тэгээд их сургууль орсон ч гэсэн бид нар бол тэр болгоо мэдэхгүй өнгөрдөг. Тэгээд ажил дээр гараад ерөөсөө мөнгөний талаар зөв ойлголтгүй. Ялангуяа одоо хувийн санхүүгийн талаар бол ямар ч ойлголтгүй яваал тэгээд за ингэж л явд юм ингээл ерөөсөө сайн менеж хийж чаддаггүй юм шиг санагддаг. За тэгэхээр энэ ном болохоор бид гарчгийн дээр нь тавьсан маань Total Money Makeover гэдэг зохиогч нь болохоор Dave Ramsey гэдэг хүн байна. За энэ ном дээр болохоор хамгийн түрүүнд нэг юм үлгэр гардаг. Тэр нь болохоор 3 гахааны тухай үлгэр бид нар зарим сонссон байж магадгүй. 3 гахаан 3 байшин бариад эхнийх нь болохоор сүрлэн байшин бариад хоёр дахь нь болохоор нэлийн залхуу тэгээд тэр хэмсэн цагаа болохоор тоглож өнгөрөөдөг. Хоёр дахь нь болохоор жоохон модон байшин барьдаг. Тэр гурав дахь нь болохоор нэлийн цаг зав гаргаж чад нөгөө хоёрт тоож тоглохгүй байж байгаа юм нөгөө топийн байшин барьсан тухай юм үлгэр өгдөг. За тэгээд энэ 3 гахаан дээр нэг өдөр чоны итгэхэд гэрлүүн дайрсан чон болохоор их сайн үлээдэг юм уу шиг багтаамцаатай чон аж дараа ихний одоо хааны сүрлэн байшин бол нэг үлээл дээр эвдээд гахааг бол идчихдэг. Хоёр дахь нь бол нэлээд бас хичээж хагаад үлээж эвдээд тэгээд орчдөг. За гурав дахь гахааны байшин руу бол орч чадаагүй. Харин оронд нь болохоор одоо дээврийнх нь яндангаар ордог. Тэгээд яндангаар ороход нь болохоор нөгөө гахаа мань их сэргэлэн гахаа аж дараа доор нь буцасан ус байрлуулсан байсан болохоор тэрэнд унаад тэгээд чон ингээд үхээд гахаа урагцсан байдаг. Тэгээд энэ үлгэрийн сургамж нь болохоор бүх зүйлийг ер нь бол бэлдэж болдог. Тэгээд эхнээс нь ер нь бол зөв хийх гэсэн тийм санааг хэлж байгаа. Эхнээс нь зөв хийх. За бид тэгэхээр санхүүгийн талаар одоо төлөвлөхдөө ч гэсэн эхнээс нь одоо зөв хийх гэж зөв ойлголттой байх гэж хэцэх хэрэгтэй байна. За тэгээ хамгийн ихэнд одоо хийх ёстой зүйлийг зохиогч хэлж байгаа бол denial буюу одоо үл зөвшөөрөх тэр хандлага одоо. Тэгээд санхүүгийн одоо асуудалтай гэдгийг хүмүүс болохоор тэр болгон хүлээн зөвшөөрөхийг хүсдэг юм байна л да. Санхүүгийн чадвар байхгүй, за би энэ талаар сайн мэдэхгүй тий. Энийг бол хүлээн зөвшөөрөхгүй одоо үнэнтэйгээ нүүр тулах хүсдэг гэсэн үг. За тэгэхээр хамгийн түрүүнд санхүүгийн асуудалтай байгаа гэдэг хүлээн зөвшөөрчих. За энийг та яаж мэдчих болох вэ гэх юм бол та яг өнөөдөр хийж байгаа одоо ажлаа орлогоо ингээд ямар нэгэн асуудал гараад за ковид ч юм уу янз бүрийн асуудал гараад алдчихлаа гэж бодоход та 3 сар амьдарч чадахгүй. Өнөөдрийнхээ амьдралын хэм маяг алдахгүйгээр одоо хитрхийх зоохгүйгээр гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ асуултанд хариулж чадахгүй юм бол бид нар өөрсдөө санхүүгийн одоо эрхжүүлээ гэдэг одоо аюулгүй байдалд хүрээгүй юм байна гэж ойлгож болох юм байна. За хоёр дахь чухал зүйл нь болохоор emergency гэж байгаа. Гинтийн одоо төлөвлөгдөө үзүүл амьдрал зөндөө болдог. Тэрэнд зориулсан хадгаламж байна уу. За тэгээд энэ бол Америкт бол жишээлбэл сүүлийн үеийн судалгаагаар бол ер нь 95% гэлөө баг 90% гэлөө Америк хүмүүсээс та одоо яг $1000 гаргаад ирэх юм бол гаргаж бэлэн гаргаж өгч чадах юм хүн байхгүй байх гэсэн тийм судалгаа гарсан байна. Тэгэхээр ерөнхийдөө бол ганцхан барьж өгөхгүй ер нь дэлхийд даяараа л ойролцоо одоо мөнгөний асуудалтай. За тэгээд хамгийн ихний алхам бол та эхний ээлжинд хамгийн одоо хүүхдийн гарал одоо хамгийн ихний алхам baby step гэж байна. Тэнгүүд тэр алхам чинь $1000 хадгалах. За $1000-осоо тэгээд цааш нь ингээд ихсгээд явна гэсэн үг. За ингээд $1000 ихсэж байгаа энэ аврыг болохоор snowball effect буюу одоо цасан бөмбөлөг ингээд цасаар хийгээд тэрийг ингээд томсгоол цасан дээр өрөөд гарах улам том болоод байдаг шүү дээ. Тэр аргыг дүрсэлж хэлж байгаа. За энэ snowball effect нь яг уу гэхээр та өөрөө төлөх хэрэгтэй гэж байна. За хамгийн түрүүнд нөгөө хийх үйлдэл болохоор эхлээд бүх өрнүүдэд ч ихсэн. За том баг байна уу хамаагүй. Ипотек байна уу? Найзуудаа өстөө одоо үр зээл байна уу тий. Тэр ач хасаач. За тэгээд та одоо жишээлбэл би найздаа 500,000 төгрөг өгсдөг бол тэрийг эхлээд ингээд төлөх ёстой байгаа одоогийн дүнгээ биччихнэ. За дараа нь байрны зээл ч юм уу одоо өөр ямар зээлээд тий картны зээлхэн бүгдийг ингээд бичнэ гэсэн үг. За дараагийн баганд нь болохоор та хамгийн багадаа төлж чадах тэр дүн нь хийдیں۔ За найздаа бол би одоо боломжгүй учраас 50,000 өгөө гэж хийж зөвшөөрч өгч болно. Эсвэл өрөөд авах гэдэг өөрөө цуглуулдаг ч юм. За 50,000-ыг хасчлаа. Тэгвэл танд шинэ дүн буюу шинээр төлөх тэр дүн нь 450 үлдэн шүү дээ тий. За ингээд маш бага дүнгээр яваад байгаа мэт боловч энэ маань яг нөгөө цасан бөмбөг одоо хуйлж байгаа юм шиг нэг мэдгээд бол та эхнийхээ өрөөс ч юм уу хассан байдаг. За ингээд дараагийн за эхний өрөөд арсан гэдэг чинь таны одоо та $2000 олдог байлаа гэхэд $2000-оосоо та $200 төлсөн. $200 байнга л нэг өрлөө явуулсан бол тэрийг төлөх шаардлагагүй. Тэгээд ингээд гар дээр 1800 үлддэг гэсэн бол
баярын үлддэг болох гэсэн. За яг энэ зарчмаар ингээд цаашаа явнаа гэсэн үг. За 3 сар амьдрах мөнгө шаардлагатай гэсэн. За хамгийн бага. За энэ болохоор одоо түрүүн хэлдэг ерөөс ямар нэгэн амьдралынхаа хэм маягийг өөрчлөхгүйгээр амьдрах. За зарим хүмүүс болохоор 6 сар гэж ярьдаг. Энэ намдар болохоор 3 сар гэж ярьж исэн. Тэгээд emergency буюу гинтийн одоо ийм дансыг мөнгийг болохоор ерөөсөө үйл хөдлөх ч юм уу эсвэл одоо хугацаатай хадгаламж ч юм уу тийм зүйлүүд рүү бол хийж болохгүй. Яа тэгэхээр яг одоо жишээл машин чи мотор гинт эвдэрлэх тэрийг аваад мөнгө аваад тэр мотор авахд одоо амархан байх хэрэгтэй. Тэгэхээр авахд амархан буюу үйл хөдлөх хөрөнгө за одоо өөр үед тий байшин сав болгоод одоо хуургаж хадгалах эсвэл одоо хугацаатай хадгаламжинд хийх банкнд хийх эдрийг бол тиймээ гэж байгаа юм лээ. За тэр нь хоёр дунджаар хүмүүс бол 20-с 24 сарын дотор emergency сангуул үүсгэж чаддаг юм байна. Гэхдээ бол мэдээж энэ хэрэгтэй надад ямар ч асуудал тохиолдож болно. Тэгэхээр энийг бол ингээд бий болох хэрэгтэй гэж эхлээд бол хүсэх хэрэгтэй ах мэдээж. За тэрэн дээр ингээд зорилготой ажиллах юм бол хүмүүс бол ер нь 20-с 24 сарын дотор бий болгож чаддаг гэсэн судалгаа байдаг гинэ. За дараагийн хэсгээр болохоор тэтгэврийн талаар ярьж ирсэн. За энэ ном нь болохоор өөрөө Америк зохиогчтой ном учраас Америкийн одоо тэтгэврийн онцлог сангуул ярьж ирсэн. Илүү одоо өөртөө өгөөчтэй байдлаар яаж хандах вэ? Хамгийн өндөр хувьтай, хамгийн одоо хөв шимтгэл багтаагийн сонгох хэрэгтэй гэх мэтчлэн зүйл ярьж ирсэн учраас энэ дээр бол их айхтар өөр дэлгэрүүлж ярих шаардлагагүй. Хөрөнгө оруулж байгаа хэсгүүд нь болохоор бас хэд янз байсан. За энэ Growth Income Funds гэдэг Growth Funds, International Funds гэдэг олон төрлийн одоо фондууд байд юм лээ. Энэ талаар л одоо манайд бол яг яаж явдаг нь бол мэдэхгүй. Яваандаа бол одоо судлахаар л гарч ирэх байна. Бодвол нөгөө нэг банкны хөрөнгө оруулдаг сангууд ч юм уу те бид нар мэддгээр тийм сангууд бас байж болно. Олон улсын сан гэл. Тэгээ энэ оноос бол өгж байгаа бас нэг гол мессеж нь болохоор хэрвээ таны мөнгө одоо олж байгаагаас чи илүү л мөнгийг танд олж өгөх юм бол одоо олж байгаа орлогоос чи илүү мөнгө олж байгаа юм бол гэсэн. Тэгэх юм бол та ер нь албан ёсоор өөрийгөө баян болсон тооцох хэрэгтэй. Яг хизээ энэ одоо зэгт хүрхээ бас тооцох хэрэгтэй. Тэгэхгүй болохоор хүмүүс ингээд мөнгөтэй олмоор ингээд байдаг. Гэхдээ тэрэндээ хизээч юм хэдэн сард яг тийм байдалд хүрэх гэдэг ерөөсөй гаргадаггүй гэдэг тэгж гарч ирсэн. За нөгөөх нь болохоор та орлогынхаа ерөөсөй 9%-аас илүүгүй хуваар одоо тухтай сайхан амьдарч чадчих юм бол та өөрийгөө санхүүгийн эрхчлөөнд хүрсэн гэж бас тодорхойлж болно гэдэг чинь бас энэ их сонирхолтой санагдсан. Бид нар ч одоо цалин аваад офис ажил хийдэг хүмүүс бол цалин авлаа тэрнээсээ эхлээл нөгөө зээлээ төлөөл тэгэл хэрэгцээтэй одоо хүмүүс юу гэдэг лээ энэ одоо төлөөл. Тэг яг үлдвэл тэрийг одоо хадгалах уу яах уу гэдэг ч юм уу те. Эсвэл өмнөх өөр одоо хүнд өртөө мөртөөсөн бэл тэрийг дарах ч юм. Иймэрхүү байдлаар яваад байдаг бол ерөөсөө энэ систем нь өөрөө асуудалтай. Тэгэхээр нэг бол энэ олж байгаа цалин орлогоо нэмэх, нэг бол энэ зээл хасах гэдэг хүмүүсийн зэнзэн талаас нь ярьдаг бас хэрэгцээг одоо анхаарах ч юм уу те. Энэ номны жишээн дээр болохоор зээлүүдээр нь snowball гэдэг цасан бөмбөлөг аргаар бол багасгах хэрэгтэй. Ерөөсөө багын тий 10,000 20,000 гэхгүй ингээ багасгаад авах хэрэгтэй. Энэ чинь таны одоо орж ирж байгаа орлогоос хороогоод байдаг учраас орлогыг чинь бас одоо ихсэж байгаа юм шиг тийм үр дүн үзүүлнэ гэдэг. Тэр талаас нь илүү ярьсан. За emergency fund ярьж байна. Тэгээд хамгийн сүүлд өгчсэн мессеж нь болохоор хэрвээ та хинч биш юм шиг тэгж амьдрч чадах юм бол нэг өдөр хэний ч амьдраагүй амьдралаар амьдрнаа гэдэг энэ бас их гоё мотивац зөвхөн үг юм шиг санагдсан. Тэгээд тухайн үед ингээл тансаг хүмүүст ч юм уу мундаг харагдах гал одоо монголчууд ярьдаг нэг бусдаас дутахгүй байх гал үнтэй хувцас барьж бөхөө. Эсвэл нэг дараахан амьдарч чад 10 20 жилийн дараа өөрөө хүснээр амьдрах уу гэдэг л гэдгийг хэлж байгаа юм шиг сонсогдсон. Тэгээд миний хувьд л их сонирхолтой ном байлаа. Тэгээд яг энэ номыг бас өөрийг нь олж уншиж илүү дэлгэрэнгээр судалмаар санагдчихээн. Яг нэг хүн ингээд товчлоод ярьж байгаа учраас арай богинохон юм шиг санагдлаа. Эсвэл илүү өөр гоё юм байсан болов уу гэдэг тийм мэдрэмж төрсөн. Тэгэхээр маш сонирхолтой бас 2 3 өнцгийг бол олж харлаа гэж бодож байна.